Сүүлийн үед транс тус гэх зүйлийн талаар ихээр ярих болсон. Хамгийн энгийнээр тайлбарлахад үйлдвэрийн аргаар гаргаж авсан тосыг транс тос гэдэг. Тухайлбал монголчууд бидний хэрэглэж зансан маасл маргарин юм. Таны худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний шошгон дээр маасл эсвэл маргарин гэж бичигдсэн байвал транс тосны агуулмж өндөртэй гэсэн үг. Ингэж зохиомлоор гаргаж авсан уг тос нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 2 граммаас илүү транс тус хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан юм. Учир нь зохиомлоор гаргаж авсан уг тос нь өргөдөл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар зэрэг олон өвчлөлийн их үүсвэр болж байна. Энэ транс тосны одоо хор хөнөөл нь яг юу юм бэ? Юундаа энэ транс тос гэдэг нь юм сүр бадруулах аюултай юм бэ гэдэг асуудыг ярих гэж бодож байна. Юуны өмнө транс тос яагаад одоо аюултай юм бэ гэхээр өнөөдөр Монгол улсын хэмжээнд нийт эрүүл мэндийн гаралтай нас баралтын тэргүүлэх зэрэглэл нь бол зүрх судасны гаралтай өвчлөл байж байгаа. Зүрх судасны гаралтай өвчлөл манай Монголын нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод маш олон жил болж байна. Тэгээд эдгээр тэргүүлэх шалтгааны цаад үндсэн шалтгааныг ингээд судлаад үзэхээр зэрэг ерөөсөө хоёрхан зүйл дээр очиж бууж байгаа. Нэг нь бол хоол хүнсний буруу хэрэглээ. За амьдралын буруу хэв маягт бол хөдөлгөөний дутагдал, за одоо орчны эрүүл мэнд утаа гэх мэтчлийн юмнууд бол явж байгаа. Хүнсний зүгээс ингээ харахад бол гол нь өөх тосны буруу хэрэглээ явж байгаа. За өөх тосны буруу хэрэглээний дотор ямар өөх тоснууд нь хүний эрүүл мэндэд хамгийн ноцтой хор учруулж байна гэдгийг нь судлаад үзэхлээр зэрэг ерөөсөө хамгийн аюултай нь бол транс тос. Транс тосыг бол ургамлын тосыг ус төрөгчийн молекултай хольж хутгаад химийн уралд оруулаад үйлдвэрийн аргаар бүтээгээд тэгээд дээр нь бол өнөр оруулагч тэгээд өнгө оруулагч ингээ бодогч процесс ингээд юмнуудыг холиод ингээд бол транс тосыг бүтээж байгаа. Ургамлын болон амьтны гаралтай ихэнх өөх тоснууд болвол цис одоо химийн одоо бүтцийн хувьд цис хэлбэртэй байдаг бол транс гэдэг бол цис хэлбэрийн эсрэг хэлбэрээр ингээд байгаль дээр болон одоо үйлдвэрийн аргаар бүтээж байгаадаа оршиж байгаамаа. За тэгэхээр транс тос нь яагаад хүний эрүүл мэндэд хортой байгаад байна гэхээр нэгдүгээр транс тос хүний биед орохоор бодисын солилцооны одоо эргэлтэнд маш муу оролцдог. Байгалийн гаралтай одоо цис төрлийн тоснууд бол хүний биед бодисын солилцоонд ороод гараад ингээд эргэлтэнд ороод явдаг бол транс тос хүний биеийн бодисын солилцоонд орохдоо очиж гацаадаг. Транс тос хүний биеинд ороод ер нь нэг эсийн мембран тийм үү суухаараа барагцаагаар 2 жил тэндээс гарч чаддаггүй гэж үздэг. Одоо ялангуяа судасны ханыг гэмтэж байна. Судасны хан дээр очиж наалдж байна. Өнгөр үүсгэж байна. За ингэснээр хамгийн хүний эрүүл мэндэд ноцтой үр дагавар хүргэж байгаа нь бол зүрхний титэм судас байгаа. Зүрхний титэм судасны хан гэмтгэхээрээ зэрэг зүрхний шигдээс өвчин үүсдэг. Зүрхний шигдээс бол манай зүрх судасны гаралтай нас баралтын томоохон шалтгаануудын нэг байж байгаа. За тэгээд хан одоо улам хэврэгшээд хагарахаараа зэрэг цус харуулт үүсдэг. За энэ утгаараа бол манай зүрх судасны өвчнөд хамгийн муу үр дагавар үзүүлж байгаа нь транс тос юм а гэж. Гэтэл манай улсад транс тостой бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдан авалт өндөр хэвээр байна. Ямар ч хяналтгүй борлуулагддаг бэлуу, чихэр, вапел, бэлэн гомин, зармиг, чипс, зарим төрлийн сүм бүтээгдэхүүн болон талах нарийн боовны найрлаганд транс тосны агуулмж өндөр байдаг байна. Тиймээс хуулиараа зохицуулаад өгвөл ирээдүйд бид эрүүл хүнс хэрэглэх боломж бүрдэх юм а. За хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр дээр бид нар ямар өөрчлөлтүүдийг оруулсан бэхээр зэрэг хүүхдийн байгууллага, эмнэлэг, совиллын орчинд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй чихэр, давс, хансан болон транс тосны агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээг зохицуулах журам боловсруулж мөрдүүлнэ гэж байгаа. За мөн чихэр, давс, хансан, транс тосны агуулмж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж эрүүл хооллолтыг дэмжих сан байгуулах асуудлыг судална гэж оруулсан байна. За бас нэг зүйл заалт бол зар сурталчилгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй илчлэг өндөртэй хансан тос, транс тос, чихэр, давс ихтэй хоол хүнс, зарим ундааны үйлдвэрлэл, худалдаа сурталчилгааны далаарх эрх зүйн зохицуултыг боловсронгуй болгоё гэсэн иймэрхүү зүйл заалтыг хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрт одоо шийдлийн засгийн газрын үед оруулж өгсөн байна. Харамсалтай нь энэ хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр огт хэрэгжихгүй. Тэгээд төрүүчийн хурал дээр одоо мэргэжлийн хяналтын нөхдүүдийг
нөхдүүд яагаад энэ хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр хэрэгжихгүй нэхэр зэрэг хууль та нар гаргахгүй болохгүй. Хуульгүй бол наадах чи явахгүй. Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөрийг дагаж хууль боловсруулахгүй бол зөвхөн хөтөлбөрөөр бид нар ямар ч хяналт шалгалт хийх боломжгүй. Их зүүн одоо хувьд бол дэндүү сул байна гэсэн ямиг мэргэжлийн хяналтын нөхдүүд тавьж байгаа. За тэгээд судалгаа хийгсэн ийм бас нэг шаардлага манай хууль тогтоох хуулийн тухай хууль дотор байдаг. Үүнтэй холбоотойгоор бид нар бас судалгаа хийж үзлээ. 360 хүнд транс тосны талаарх мэдээллийн талаар ийм судалгаа авсан. Үүн дотор бол ямар хүмүүс орсон гэхээр эмч эрүүл мэндийн ажилчид ороо суужээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, номын сүлжээлгүүрийн худалдан авагч нар, дэлгүүрийн худалдагч, оюутнууд, 3 дугаар аймгийн өвчтнүүд, тэгээ гудамжинд алхаж байгаа энгийн иргэдээс бид нар 360 хүн дээр ийм судалгаа авсан байгаа. За энэ судалгаан дээр бид нар оруулсан гол асуулт нь бол та ер нь транс тосны хор хөнөөлийг мэдж гин үү? За дараа нь бол транс тосны талаарх мэдээлэл өгөх сургалт сурчлаганд хамрагдаж байсан уу? За 3 дугаар асуулт нь бол транс тосны талаарх сургалт мэдээлэл танд хэрэгтэй юу? За дараа нь бол хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа та транс тосны агуулмжийг хардаг уу? За дараа нь бол транс тос агуулсан бүтээгдэхүүн танай гэр бүлийн хүнсний хэрэглээний хэдэн хувийг эзэлж байна вэ? За транс тосны хэрэглээний хязгаарлах юм бол та дэмжих үү? Транс тосны хяналтын тухай хуулийн төслийг та дэмжиж байна уу гэсэн ийм 7 асуултаас бүрдсэн. Одоо бол манай иргэд бол харьцангуй транс тосны талаар мэдээлэл бол бас сайжирсан байна гэж харж байгаа юм. Эндээс харахад бол нийт судалгааны 82% нь бол транс тосны хор хөнөөлийн талаар мэдлэгтэй гэж байгаа. За тэгээд 2 дугаар асуулт транс тосны талаар мэдээлэл өгөх сургалт сурчлаганд хамрагдаж байсан уу гэхээр ихэнх нь үгүй. 87% нь бол судалгаа ийм сургалтанд бол хамрагдаж байгаагүй. Дараачих нь. За дараа нь транс тосны талаар сургалт мэдээлэл танд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй гэж 95% нь хариулж байна. Дараачих нь. За хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа агуулмжийг хардггүй гэсэн чинь 98% нь үгүй гэж байгаа юм. За манай иргэд бол ерөнхийдөө транс тос хортой гэдгийг мэдээд байгаа мөртлөө яг худалдаа авалт хийх дээрээ болохоор зэрэг тэрнийхээ агуулмжийг бол ерөөсө хардаггүй. Энэ транс тостой байна уугүй гэдгийг анзаардаггүй, сонирхдаггүй гэсэн ийм дүгнэлт эндээс гаргаж байна. За дараа нь транс тосны агуулсан бүтээгдэхүүн танай гэр бүлийн хүнсний хэрэглээний хэдэн хувийг эзэлдэг вэ гэхээр зэрэг сайн одоо мэдэхгүй гэдэг нь 100% буюу бүгд мэдэхгүй. За тэгээд та транс тосны хяналтын тухай хуулийг дэмжих үү гэхээр зэрэг бас мөн 80 хэдэн хувь гэж байна. 83% байна. За дараачих нь. За ингээд манай судалгаа бол ингээд дууссан. За одоогийн манай хуулийн төсөл бол дотроо 4 бүлэгтэй 13 зүйл заалтай. Үүн дотор бол транс тосны хэрэглээ, түүнээс үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилго бүхий транс тосны хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр иргэн аж ахуй нэгж байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад чиглэсэн хуулийн төсөл юм а гэсэн. Ийм одоо төсөл явагдаж байгаа. Европын холбооны улсуудад транс тосны хэрэглээг хорсонтой холбоотой Африк болон Азийн ядуу орнууд руу уг бизнес чиглэж байгаа юм. Эдгээр орнуудад транс тос хамгийн хэм дүнээр борлуулагддаг байна. Монголд 1 кг транс тос 2500-аас 3000 төгрөгийн үнэтэй. Гэтэл 1 кг байгалийн цэвэр цэцгийн тос 17-оос 20,000 төгрөгийн үнэтэй байна. Транс тос болон цэвэр цэцгийн тосны хоорондын үнийн асар их зөрүүгээс үүдэж өгүүлдвэрүүд транс тосыг ихэвчлэн хэрэглэж байгаа юм. Энэ өөрөө маш их хортой бүтээгдэхүүн. Өөрөлдвөл одоо юу гэдэг юм. Зүрх судасны өвчлөлт маш их нөлөөлдөг. Тийм учраас бас энэ энэ төрлийн өвчлөлүүд одоо Монголд маш их одоо нэмэгдэж байгаа. Энд нөлөөлж байгаа гол бүтээгдэхүүн учраас энийг одоо энэ хуулийг гаргах тал дээр бас тодорхой хэмжээний хурдан гишүүдтэй хамтраад өргөн бариад энийг одоо батлуулаад явах юм одоо зорилготой байгаа. Хилцүүлэгт улсын их хурлын гишүүн Пүрэв дөрж оролцож, хуулийн төслийг намрын чуулганаар хилцүүлэхээр ажиллана гэдгээ илэрхийлсэн юм а.